Гуурс дургамлууд навч гих мэт олон эрхтнүүдтэй. Эрхтнүүд нь нийдээс, идүүд нь ижил бүтэц үүрэг бүхий эсүүдээс тогтно. Энэхүү анимашнд мезофил эсийг үзүүлж байна. Эдгээр эсүүд ерөнхийдөө навчинд байдаг бөгөөд фотосинтез явуулж байдаг. Эмиатазонууд бол эд эрхтэн бүхий амьтад юм. Энэ бүлэгт хүн төрлөختөн ч багтдаг. Энэхүү анимашнд хүний илэгний эсийг үзүүлэх болно. Ургамал амьтны ердийн эсүүд нь хоорондоо нэлээд төстэй боловч ялгаатай талууд ч бас бий. Эдгээр эсүүд нь бөм, эндоплазмын тор болон Голжи аппараттай. Мөн эсийн арга яс буюу цитоскелетон, цитоплазмтай. Түүнчлэн эсийн мембранаар бүрхэгдсэн байдаг. Ургамлын эсийн мембраны гадуур целлюлозоос тогтсон эсийн хан бүрхсэн байдаг. Ургамлын эсүүд ихэнхдээ ургамлын шүүсээр дүүрсэн вакуол болон фотосинтез явуулдаг хлоропластыг агуулна. Бөм нь бөмийн мембранаар бүрхэгдэж байдаг. Дотроо рибосом үүсгдэг бөмхнийг агуулна. Бөмийн ихэнх хэсэг нь хроматин юм. Хроматин нь гистон уургийг ороосон ДНХ юм. ДНХ нь уургийг кодолдог ба тухайн эсийн болон бүхэл организмын онцлог шин чанарыг хадгалж байдаг. Бөмийн мембран нь давхар липиден мембран юм. Бөм маш олон нүксүвтэй ба эдгээр нь нүксүв үүсгэгч мембраны уургаас бүтнэ. Нүкс үгээр цитоплазм болон бөмийн хооронд бодисууд зөөвөрлөгддөг. Эндоплазмын тор нь бөмийн мембраны гадна давхаргаас үргэлжилнэ. Барзгаар эндоплазмын тор бөмбөтэй илүү ойр байрлана. Түүний гадаргуу дээр рибосом агуулгадах ба бөмөн дотор ДНХ-гийн мэдээллийн ир энхэд хулбарлагдсны дараа рибосом дээр уургийн нийлэгжил явагдана. Гүлгэр эндоплазмын тор нь өөх тосны нийлэгжүүлэлт болон хоргоожүүлэлтэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энд зарим нэг хорт бодисуудыг задарна. Барзгаар эндоплазмын торон дээрх рибосомын тусламжтай нийлэгдсэн уургууд Голжи аппарат дээр боловсрно. Энэ аппарат мөн уургийн хуваарлалт, зөөвөрлөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эсийн мембран нь фосфатидин молекулаас бүтдэг. Фосфатидин молекулын толгой нь туйлтай буюу гидрофил, харин сүүл нь туйлгүй гидрофоб шинж чанартай. Мембран усанд дургүй гидрофоб хэсгүүдээрээ давхарлагдсан байх ба хос давхраа үүсгэсэн байдаг. Үе давхарга дотор фосфатидин молекул чөлөөтэй хөдөлж чадах боловч үе давхаргаас гардаггүй. Иймээс липиден мембран нь хагас шингэн шин чанартай. Эсийн мембраны уурга нь хэд хэдэн үүрэгтэй. Зарим нь сувгийн үүргийг гүйцэтгэдэг бол зарим нь дохионы молекулуудыг холбож өгдөг хүлээн авахчийн үүрэгтэй. Хлоропласт бол ургамлын эсийн чухал эрхтэнцэр бөгөөд фотосинтез явуулдаг. Тэд давхар мембрантай ба дотоод мембраны хуняаснаас нь зоос хэлбэрийн тилакоид үүснэ. Эдгээр нь дээрээсээ давхарлаж гран үүсгэнэ. Ургамал амьтны эс аль нь митохондри агуулна. Үүнийг эсийн цахилгаан станц хэмээн нэрлэх ба органик молекулын задарлаар ихээхэн хэмжээний ГФА үүсгэнэ. ГФА нь эсийн доторх энерги дамжуулах молекул юм. Амьд организмууд нь эст бүтцтэй. Эс бол амьд биетийн хамгийн жижиг нэгж бөгөөд амьдралын барилгын блокууд хэмээн нэрлэгддэг. Эс нь биологийн процессд оролцдог боловч эсийн эрх тэнцрүүд нь амьд бус зүйл юм.